Манай аймгийн хэмжээнд 2023 онд нийтдээ 717 эрүүгийн гэмтгэр гарсан. За энэ гэмтгэрийг төрлөөр нь авч үзэхэд өмчлөх эсрэг гэмтгэрийг 37.6% хамгийн өндөр эзэлж байгаа. За мөн хүний эрүүл мэндийн алдашгүй байдал болоод хүний амь биеийн эсрэг гэмтгэрийг 32% эзэлж байна. Хөдөлгөөний аюул байдал, ашиглалтын журмын эсрэг гэмтгэрийг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтгэрийг, за бусад төрлийн гэмтгэрүүд ингээд эзэлж байгаа юм. За зорчигчдыг дүрмд зааснаар тээвэрлэхгүй байгаа. Мөн дааз хэтрүүлж байгаа. Хамгийн гол шалтгаануудын нэг бол хурд хэтрүүлж байгаа энэ нөхцөл байдлуудаас шалтгаалж зам тээврийн ослууд гарч байгаа. Хүүхдийг зориултын дагуу суулгаагүй, хүүхдийг суудлын бүсийг зүүлгээгүй, хүүхдийг өвдөгөр авч өсөн гэсэн шалтгаан нөхцлүүд болмос хүүхдийн амнаас эрүүл мэндээр хохирж байна. За энэ соргилсон хугацаанд хурдан байрны уралдааны зохион байгуулсан хүмүүст төрлийн хуулиар бол арга хэмжээ авч шийдвэрлсэн байдаг. Дан тэмцээнүүд үсрэгийн сумгааны үед хүүхдийн эрх аюулгүй байдалд хяналт тавих асуудал бол сул байгаа. Тусдаач гэсэн одоо тэгээд уриалахад ер нь байнгын өмсүүлж байгаарай. Энэ хүүхдийнхээ одоо аюулгүй байдлыг баян сайн хангаж байгаарай л гэж хэлээ та.